Энэ зүйлсүүдийг хөөрг сонирхож байгаа хүн мэддэг байх хэрэгтэй. Хизээ нөгөөдөр танд хэрэг болно. Хөөрг сонирхдаггүй улсууд нь зүгээр огт алгасан авчаар. Тэгээ хөөрг хийгээд 16 жил болж байна. Ойролцоогоо 3-4 мянган хөөрг хийсэн. За нэлээд олон 50-60 мянган хөөрг л авагдсан баг. Хэрвээ танд хизээ нөгөөдөр таны бизнес дээр хөөргөний 8 одоо бартерын зөрүүнд ч юм уу ямар нэг та хэн нэгнээс хөөрг авах гэж байгаа юуг анхаарах ёстой вэ? Тэгэхээр би бол хөөргөний энэ салбарт улаан шүрээр намайг хөлөгтөж чадах хүн байхгүй, цагаан ашаар намайг хөлөгтөж чадах хүн байхгүй. Би маш сайн мэднэ. За мань хөөргийг би карманаас гаргаад ирэхдээ л би хуучных байна уу, шин цагийнх байна уу, гадна хийц нь ямар байна? Гадна хийцийг олигтой хийж чадаагүй хүн дотрын олигтой хийдэггүй байхгүй юу? Тэгээ хуучны хөөрг байна уу? За бондгор хөөрг байх юм бол цавтаа байх магадлал 80% байдаг. Яг тэгвэл бондгор хөөрг хоёр том хөөрг гарт зөрүүлэхэд нэг нь унчих гэдэг. Над дээр ирсэн гэмтэлтэй хөөргнүүдийн 80% нь энэ бондгор хөөрг байсан. Энэ том хөөрг гарт багтахгүй хараа. Ийм том хөөрг. За жижиг хөөргнүүд ихэнхдээ ямар нэгэн өөс бараг байдаггүй. За дээрэс нь нэмж хэлэхэд хуучны бүх хөөргнүүдийг хятадууд хийжсэн. Хятадын даргачууд, чулууны даргачууд. Манай монголчууд 1986 оноос хойш анхны хатуу чулуу хөөргийг хийсэн. Хөөргөн дээр тавигдах 4 стандарт бий. Энэ 4-ийг мэддэг л байхад болно. Нэгдүгээрт тунгалаг чанар буюу колорати, хоёрдугаар одоо өвөрмөц өнгө төгс буюу colors, гуравдугаарт нь карат буюу хэмжээ, дөрөвдүгээр нь кат буюу зүсэлтийг илэрхийлдэг handmade буюу хийц гэж. Энэ 4 үзүүлэлт. За хашин дээр болохоор араа өөр бол авчдаг. Тослог чанар, ширхэг, өнгө гэдэг чулууны чанараас хамаарат хэмжээ. Хамгийн сүүлд нь хийц. Маш сайн чулуугаар хазгай мөрөө хийж болно. За гих мэтлэн энэ үзүүлэлтүүдийг та мэддэг байхад болно. За тунгалаг чанар гэх юм бол diamond ягаад үнэтэй байгаа вэ гэж. Нэгдүгürt хамгийн хатуу, хоёрдугаарт хамгийн тунгалаг чулуу. Чулуу өөрөө хатуу гэдэг үзүүлэлт нэмэгдээд ирэх тусам илүү бат бөх бөгөөд урт настай. Элэгдэл гэмтэл ордоггүй гэсэн. Та бүхэн инженеэр ойлгох. За ман дотроо өөрөө битүү ман нэ. Одоо жишээ нь энэ гэх юм бол тунгалаг чанар огт байхгүй. Энэ чулуу. Тийм ээ. За энэ бол өвөрмөц өнгө тогтос сайтай хэрнээ. Тунгалаг чанар нь 0 байх. Дотор нь нэвт харагдахгүй гэсэн үг. Тийм ээ. За энэ байна. Энэ бол одоо энэ шар өнгийн хөөргнүүд их зүгээр. Хүмүүс их тааламжтай байдаг. За тунгалаг чанар дотор нэг халбаг харагдаж байгаа хэвээр. За гадна талын олигтой хийгээгүй дотор талын яавч олигтой хийдэггүй байхгүй. Яг тэгэхээр дотор өнгөлгөөг нь хийхдээ энэ уурс буюу нөхөр дотор өнгөлдөг. Зөвхөн нөхөр багтааж өнгөлгөөний багж оруулж. Гэтэл гадна харагдаж байгаа юм хазгай мөрөө ийцэн доторыг гоё хийнэ хизэж байхгүй. Миний тэр хөөргөнийг дайлангаас гаргаад ирэхэд нь мэддэг нь ерөөс энэ бол үнийг туршлага гэж хэлж байгаа. Тэгэхээр их хатан чулуу компани хамт олон орчууд даргачууд та бүхэндээ юуг илэрхийлдэг. Нэгдүгээр тунгалаг чанарыг л харж байгаа. Тэ? Хоёрдугаар энэ өвөрмөц өнгө тогтцоо дахин давтагдчихгүй шин чанаруудыг олон байх тусмаа таны тэр хөөрг илүү үнцэнтэй гэсэн. Дахиад ийм хөөрг олдох нь ховор. Үүгээр юуг илэрхийлж болохоор хоёр дахь зах зээл дээр үн цэнэ алдахгүй гэсэн. Үн цэнэ алдахгүй. За дараа нь дээрээс нэг юм байна. Энийг онцгойлон анхаарах хэрэгтэй. За сүүлийн үед бол хүмүүс энэ эдийн засгийн ач холбогдлыг хараад юу хэрдэг вэ гэхээр цавтай өрг маш их зардаг. За Монгол бас хөөргийг айгүй их сайн нөхдөг болсон байгаа. Нөхөөстэй өрг маш их зардаг. За Монголд нийт одоо зарж байгаа 1000 хөөрг тутмын 70 орчим хувь нь Хятадаас орж ирдэг. Манай хөөргөний чинжүүд хажуудаа нэг урлан гэдэг хоосон хаяг тавьчаад тэгээ дандаа Хятадд хийлгэж авцаар зардаг. Тэгээ Хятад хөөрг Монгол хөөрг юугаараа ялгаатай вэ гэж. Та Монгол хүний хийсэн хөөргийг авна гэх юм бол ядаж та 4 Монгол чулууны дархныг цалинжуулж яах гэсэн. Дээрээс нь энергийн хувьд та сайн энергитэй газраас авах хэрэгтэй. Яг гэвэл энэ хөөргчөөр удамд дамжих хэрэгтэй. Цагаан мөртөө хүмүүсээс аль болохоор хөөрг авч явах хэрэгтэй. Тэгэхээр энэ энергийн хуулийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Яг гэвэл энэ хөөрг өөрөө эцгийн энергийг үрд дамжуулдаг. Энэ хөөргийг хүн насан турш ганцхан удаа л авна. Түүнийг хөгшрөөд ирэхээр хүүдээ дамжуулна. Хүү нь өөрийнхөө хүүд дамжуулна те таны ачид гэсэн. Ингээд босоо ургийн модонд уламжлалтай авдаг зүйлүүд хөөрг юм. Хятадын чулуу компани өнөөдрийг хүртэл нэг ч цавтаа хөрөг зарж ирсэнгөө
Нэг ч одоо нөхөстэй хөрөг зарж ийсэнгүү тухайн хүн болгонд бид нар зориулж маш чанартай хөрөг хийдэг. Дээрээс нь бодит үнэтэй ямар нэгэн хөөрөгдсөн үнэтэй биш. Яг зах зээлийн одоо чинь энэ хөрөг бол 5 саяд гарлаа гэж бодоход 2 дахь зах зээл дээр танд хизээ нэг өдөр мөнгө хэрэг боллоо 5 саяар гуйлахгүй зарагддаг байх. За хоёрдугаарт нь хүмүүсийн нэг бас нэг мэдхгүй зүйл байгалийн биш, натурал биш. Одоо хамгийн муу чулуунуудыг одоо Хятад, Турк, Солонгос, Японд технологи өндөр хөгжсөн будганд оруулаад маш гоё өнгийг оруулж зардаг. Нэгсэндээ 100% натурал биш гэсэн. 100% натурал зүйл хязээд үнцэнтэй байдаг. Энэ зүйлсүүдийг хөөрг сонирхдаг хүн, хөөрг худалдаж авах гэж байгаа хүн хизээ нэг өдөр танд хэн нэгэн хүн хөөрг санал болгоод та энийг анхаарах хэрэгтэй. Манайх хямдхан байлаа гэд чанар муутай гэсэн үг биш. Бодит үнэтэй гэсэн үг. Манайх үнэтэй байлаа гэд бажуудад зориулж үнэтэй зарж байгаа гэсэн үг биш. Үнэндээ тохирсон үнэтэй гэсэн үг. Хоёр дахь зах зээл дээр яг тэр үнээрээ л зарагдана. Хуучных байлаа гэх тийм үнэтэй гэсэн үг бас биш. Хуучных хоёр төрлийн л үн байгаа. Нэгдүгürt зөвхөн тэр удамд хамгийн үнэтэй. Одоо миний дээд өвөөгөөс өвлөгдөж ирсэн хөрөг миний тэр өвөөгийн удамд л үнэтэй. Хоёр дахь зах зээл буюу одоо үзэж байгаа танд би манай өвөөгөөс ирсэн энэ хөрөг байгаамаа, энэ хуучны хөрөг, энэ айгүй үнэтэй гэх юм бол таны удамд танд манай өвөгийн хөрөг ямар амаатай те. Та харин түүнээс давтагдчихгүй шин чанар буюу colors, хэмжээ, тунгалаг чанар, өвөрмөц цөнг те энэ бүгдийг хараад тэгээд нэмэх нь за 60 саяар авъя. Би сүүлд нь мөнгө хэрэг бол буцаагаад зарах юм бол тэр үнэ барьж чадах уу гэдэг. Энийг шинжээс буюу над мэтийн хүмүүсээс асуух хэрэгтэй. Дараа нь дахиад нэг анхаарах юм байна. Юу гэхээр үн тогтоодог газар одоогоороо Монгол улсын хэмжээнд нэгч байдаггүй. Шин цагийнхыг бол үнийг тогтоож болно. Түүхэд нь өнөөдөр хэд байгаа вэ? Ажлын үйлс нь хэд байгаа вэ? Тэ? Хэдэн грамм алт орсон, толгойн шүр юм уу, биш юм уу? Бүгдийг тогтоож чадна өнөөдөр. Гэвч хуучных бол үн тогтох боломжгүй. Тухайн хөрөнгөний эзэн өөрөө за би энэ хөргийг тэд гэж үнэлж байна. За тэр үнэлгээн дээр нөгөө нэг стандартуудаа харах нь шүү дээ. Тэгэд хоёр хоорондоо зохицно гэсэн. Хуучных бол гарал үүсэл нь тодорхой байвал үнэтэй. Жишээ нь Богд хааных, Сүхбаатар жанжных, Чой басных бол одоо баг үнэлшгүй болчихж байгаа. Сангийн сайдын барьжсэн хөрөг бол айгүй гоё энергитэй гэдэг ч юм уу те. Батэрдэн аврагын хөрөг байх юм бол өстой Монголд игнэшгүй авраг, Батэрдэн аврагын хөрөг үнэхээр мөн бол үнэтэй. Энэ зүйлсүүдийг хөрөг сонирхож байгаа хүн мэддэг байх хэрэгтэй. Хизээ нэг өдөр танд хэрэг бол. Эцэст нь та бүхэнд уриалж хэлэхэд их хадын чулуу компаниас зориод ирэх юм бол бид нар хизээд танд үн цэнтэй, бодит ханштай, чанартай хөргийг та бүхэн санал болгох бол. Мөн танд зориулаад зөвхөн танд зориулж бид нар онцгой загварч хийж өгч болно. Энэ одоо гэрэл тусгаач таг байгаа зүйлээ тонголог чанар ногт 0 гэсэн үг байхгүй юу? Энэ бол нэг өвөрмөц цөнг тогтсон классик байхгүй. Дахин давтагдах энэ торгоны хээ шиг харагдаж байгаа. Тэгэхэд бүр маш гоё ураг яруу тансаг. Энэ доторх нь торго шиг сайн өнгөлчих юм бол шил шиг тонголог болно. Өвөрмөц цөнг тогтсогч энийг хэлээд байна. Тэр колоратив буюу тонголог чанар гэдэг чинь энэ яахгүй. Одоо энэ цагаан шүрмөр бол 1000 гэрэл тусгаад нэгт харагдахгүй шүү дээ. Энэ ногоо хаш үнэтэй байгаад байгаа шалтгаан ерөөсөө тэр. Энэ ногоо хаш илүү шилэн байх тусмаа шилэн бийсүү шилэн хаш гэж. Илүү тонголог байх тусмаа үнэтэй. Алмаз шиг. Энийг бол яг тусгай захиалгаар бидний хийдгийг. За энэ бол цагдаа хүн зориулж хийгдсэн. Тэгээд сар, нар, тэгээд од гурвыг бэлтгэсэн алтан одтой байгааз. Одын нас алтаар ингээ хийгээд шигтгэж гисэн байна. Нөгөө сэлбэртэй хөргийг бол зөвхөн тухайн хүнд зориулж хийдэг. Тухайн хүний бахархал нь яг юу юм? Яг юу хүсэж байгаа юм? Түүний илэрхийлэл жишээ нь гэр бүлтэнд зориулсан юм уу? Ажил мэргэжилтэнд зориулсан юм уу гэх мэтлээ. Өөр хүүхдийн одоо жилүүдийг хийх юм уу гэх мэтлэн байдлаар.